Эрхэм хүнд үзэгчтэй, эрхэм хүндэт наадамчтай, Түмний студийн уран бүтээлч хамт олон Монголын үндэсний эх орон нөлөөстэй хамтран бэлгийн удирдлагын тооллын 17 дугаар жарны хавхын уншлаа тамиа гал дахиад жилийн зуны тэргүүн сарын шинийн 9-ний төчнөмтэй бэлэгдсэн өдөр буюу 2017 дугаар оны 6 дугаар сарын 3-ны өдөр зохион байгуулагдсан Дорн аймгийн хөлбөмбөр сумын нутаг Баян уул хайрхны тахлаг ихвэр зангал наадмыг бүрэн ихээр нь бэлтгэн үзүүлэхэд бэлэн боллоо. За өнөр эртнээс өвд эдсийн үеэс дахин дайж ирсэн энэ Дорн аймгийн хөлбөмбөр сумын нутгийн ард иргэдийн шүтэн болсон Баян уул хайрхнаа жил өр уламж болгон дахин дайдаг тэр сайхан нандин уламжийн дагуу өнөө жилийнхөө зуны тэргүүн сарын шинийн 9-ний бэлэгдсэн өдөр Дорн аймгийн хөлбөмбөр сумын Баян уулын ариад үржиг зоос компани захирал Цэнзэрэнгийн ганц болон Дорн аймгийн хөлбөмбөр сумын Батхан багийн ариад мөн өдрийн мөнгөн уяг мөн одоо Батхан багийн ариад намбарын ганц зургийн нарын олсоод ивент тэтгэн зохион байгуулж энэхүү одоо нутгийн өмнөний шүтэн болсон ноён уул Баян уул хайрхнаа дахин дайдаа. За ингээд хол ойрын олон захим зочид төлөөлөгчд хүрэлцэн ирсэн өнөөдрийг тахлаг их хэр зангал наадам зориулж лам нурууд одоо ном хурж тахилгын сан айлтж байгааг үзэгчтэй аван харж байна. За Дорн аймгийн хөлбөмбөр суманд бол одоо тахлагтай 3 сайхан одоо ангаа байдаг. За түүний нэг нь бол одоо энэ ноён уул нь болсон Дорн аймгийн хөлбөмбөр сумын нутаг Баян уултай хайрхан. За нөгөө хайрхнууд нь одоо буян үзээд хайрхнаа одоо дахин дайдаг мөн одоо Дорн аймгийн хөлбөмбөр сумын Батхан одоо улаан хөлбөмбөрчд бас одоо жил өр уламжлалгын дахин дайдаг одоо сайхан уламжлалтай. За өнөө жилийн одоо энэ Баян уулын тахлаг их баяр зангал наадам зориул Дорн аймгийн одоо данирыг данжаадан хийдийн лам нар болго за хансур лам содов их хүндэт лам чөлтөм нар одоо очирван урхан дахиж Баян уул хайрхны тахилгын сан одоо айлтлаа. За ингээд сүсэгтэн олон бол одоо олноороо өрөлцөн ирсэн Дорн аймгийн Баян уул сумын Дорн аймгийн хөлбөмбөр сумын Баян уул хайрхны тахлаг их баяр зангал наадам өргөн дэлгэр сайхан зохион байгуулагдж байгаа. За энэ уулан дээр бол одоо эмэгтэй хүн гардаггүй дан одоо эрчүүд нь гардаг ийм одоо сайхан нандин уламжлалтай. За бүсгүйчүүд нь бол одоо ингээд ууландаа гарайхан одоо дээр нь гардаггүй. За уулынхаа хормойд нь одоо бас нэг одоо эсрэгхэн сайхан ууландаа ингээд хүндтгэл үзүүлж за энэ уулан одоо дахин дайж энэ ууландаа бас одоо зүсгэн залбирдаг ийм одоо сайхан уламжлалтай. За ер нь одоо өн эртнээс одоо улбаалan ирсэн нүүдэлчин Монголд мөн нартын буурал доосон 800-ны гэлэгтэй уулангаа овоо дэлхийг дахин дайж ирсэн тэр сайхан нандин уламжлалын дагуу Дорн аймгийн хөлбөмбөрчүүдийнхөө зуны тэргүүн сарын шинийн 9-ний бэлэгдсэн өдөр Баян уул хайрхнаа дахин дайж байгааг эрхэм үзэгчтэй авахын дэлдэн гарч байна. Эрхэм хүндэт нутгийн зан одон та бүхэндээ өрзийг хишиг бүрдсэн энэ сайхан өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. 17 дугаар жарны алтан өнжлөлт хэмээх алт дахиад жилийн зуны ихэнх сарын шинийн 9-ний бэлэгдсэн өдөр та бид нутгийн шүтэн хайрхан Баян уул хайрхныхаа тахилга ёслолын арга хэмжээг зохион байгуулж байна. Ингээд энэхүү тахилга ёслолын арга хэмжээнд оролцож байгаа нутгийн замдаа сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. Ингээд Баян уул хайрхны энэ удаагийн тахилга ёслолын арга хэмжээг зохион байгуулж байгаа эрхэм хүндтэй хүмүүсээ төв эндрийнхээ өмнө хүндэтгэн орон залъя. Нутгийн ард түмэнд энэ өдрийн мэндийг хүргье. Уул овны мөн тахилга наадам сайхан амжилттай сайхан явагдаж байна. Тэгэхээр уул овны баярт ирсэн нийт ард түмэнд маш их баярлалаа гэж хэлье. За энэ дуран зүгсэн нийт наадамч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Баян уул хайрхны маань тахилга сайхан болж байна. Насны мөр сайхан уралдаж ирлээ. Хүүгүүд исэн минь барьдан урдан сайхан байна. Одоо хүчит өхийн барилдаа болон сурын харваа явагдана. Тэгээ та бүхэн сайхан наадаарай. Сайн байна уу? Та бүхэн сайхан наадаж байна. Баян уул тахилгын маань наадам сайхан болж байна. Баатар Дорнтоос олон яач гэж сайхан наадаж баярлалаа.
За энхөө Дорн аймгийн хөлөн бөөр сумын нутаг Баян уул хайрхны тахилгыг өрсөн наадам зориулсан хурдан их насны мөрдийн уралдаан чанд шалга хурдан хөлбөөд гарааны зүхээр хөдөлгөл бэлэн болсон байгааг үзэгчтэй охин харж байна. За Дорн аймгийн хөлөн бөөр сумын Баян уул хайрхны тахилгыг өрсөн наадмын албан ёсны нийтийн үйл ажиллагаанаас одоо эрхэм үзэгчтэй охин дөрөв талбан харлаа. За ууланга аваадгийг амбас одоо Баян уулан дээр ангарч нутгийн сүсэлтэн олнууд нь одоо дахин дайсныхаа дараагаар за сумынхан нүдээр ирж одоо үргэлжлүүлэн баяр наадмын хурдан мөрдийнхөө уралдааныг одоо зохион байгуулдаг мөн одоо өнөө жил хурдан мөрдийн уралдаанаас гадна за хүчит өвхийн барилтаа сурын ярваагаар 93 наадмыг одоо амжилттай сайхан зохион байгууллаа. Энэ их одоо тахилгыг барьсан наадмыг Дорн аймгийн хөлөн бөөр сумын Баян уул ургийн ариад үржиг зоос компани захирал Цэн зүрэнгийн ганц үг болон за Батхан багийн ариад мөн өдрийн мөнгөн хуйг мөн одоо Батхан багийн ариад намбарын ган зүрэг нарын онцоод өнөө жилийнхөө ивэн дэтгэн дахин дайж за хурдан их насны мөрдийн уралдаанд газар суулгасан 50 хурдан шандас түмэн нөхөд өнөөдрийн хөрийг зингээл наадмын алтан давсан өргөөр ийхүү гараанд гарсан байгааг үзэгчтэй охин харж байна. За эдэн дотор одоо өнгөрсөн жилийн Баян уулын тахилгыг барьсан наадамд түрүү мөгнөөд хурдалж байсан. Дорн аймгийн хөлөн бөөр сумын яаш Нямын Баян мөнхийн хурдан худмөр одоо мордож харагдж байлаа. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын аймгийн алдарт яа дууцангийн үдцээ вэри хөө Сүхбаатар аймгийн Жавсан шарга мөрний спорт уяштын холбооны нарийн бичгийн дараа өдөр хангаа хурдан шарга мөртөөгөө бас одоо хүрэлцэн ирсэн байгаа харагдаж байна. За ер нь одоо сүүлийн үед аймаг сум орон нутгад тутмал дөрүүлж харагдж байгаа олон захтай хурдан өлгүүд хүрэлцэн ирсэн. За өнгөрсөн жил одоо хөлөн бөөр сумын барь зангал нааданд морин зөөлөн дөрөв мөнгөд хурдалж байсан. Дорн аймгийн хөлөн бөөр сумын торгон жилөө гадын залуу яаж мандаа галбарын одоо хурдан халдсан мөр одоо мордсон байгаа харагдж байлаа. Энэ наадад нь яваад байгаа сайхан халиу мөр өнгөрсөн жил одоо хөлөн бөөр сумын барь зангал нааданд дөрөв мөнгөд хурдалж байсан. Айрагдж байсан одоо хурдан халиу мөрийн байгаа юм. Дорн аймгийн хөлөн бөөр сумын жигчдэн өмсрөнгийн халиу өнгөж өнгөрсөн жил сумандаа айрагдаад нориглон суманд очиж бас одоо хамаа үзүүнд хурдалж байсан ийм одоо хурдан мөр байгаа. За ингээд газраас сугларсан 50 гаруй хурдан шандас түмэн өгөхөд өнөөдрийн хоёр зангал нааданд алтан давсан өргөхөөр одоо бүртгүүлсэн байгаа. За өнөөдөр энэ Дорн аймгийн хөлөн бөөр сумын нутаг Баян уулын тахилгыг хоёр зангал нааданд зориулсан хурдан их насны мөрдийн уралдаанд бол одоо Дорнод аймгийн баруун талын одоо ихэнх сумдаас гадна за Хэнчийн аймгийн одоо зүү хойдлын хэдэн сумд за Сүхбаатар аймгаас одоо уяажид хурдан хурдан мөртөөгөө өрөлдөн ирсэн. Үнэхээр өргөн дэлгэр сайхан наадам зохион байгуулагдаж за хурдан их насны мөрдийн уралдаан чанд шалгах хөлгөөд төхөөрөмжөндөө одоо гүйдэл сайхан хурж байгаа мөчийг үзэгчтэй охин харж байна. За энэ нутгаас бол одоо 21-р зуун гарсаас Монгол төрийн хөл зангал наадам завсаргүй 4 жил одоо харагдсан. Бандгайган үеиг додмондагийн хурдан бормор бол одоо хөлөн бөөр нутгийн унаган одоо үдийг үзэгчтэй хүмүүтэн Дорн аймгийн хөлөн бөөр сумын төвсөнгийн мөнгөд гэдэг үний унаган одоо байгаа. Мөн одоо улсын хөл зангал наадам 15 онд одоо харагдсан төвлөнгийн инх зургийн хурдан саардмөр дэргүүтээ олон сайн игнэс тиймэр одоо хөлөн бөөр нутгаар дөрөн гарсан байдаг. За ингээд хурдны хөлгийн сайхан нутаг болсон Дорн аймгийн хөлөн бөөр сумын нутаг Баян уул хайрхны тахилгыг хөр зангал наадмын хурдан их насны мөрдийн уралдаан одоо гараанаас гарахад бэлэн болсон. За хэдхэн мөчийн дараа мандаа лекцийн төхөөгөр өнөөдрийн хоёр зангал наадмын хурдан их насны мөрд одоо ирэхэд бэлэн болжээ. За бүх мөрдийн төхөөрөмжөнд одоо игнүүлсэн. За хөрчилөө Дорн аймгийн хөлөн бөөр сумын Баян уул хайрхны тахилгыг хөр зангал наадмын хурдан их насны мөр гарааныхаа зухаагаас нэгэн зэрэг сайхан эргэж газраас сугларсан 50 гаруй хурдан шандас түмэн эхөөд ийхүү гандрүүн дуурайгаар газар өмбөрдөн өнөөдрийн хоёр зангал нааданд алтан доосон өргөж байгаа. За морд одоо дөнгөж ирэнгүүт сайхан шаргамөр хангинсан зумнаас цойлсон шиг юм гарч ирээд хөдөлдөөтэй үзэгчтэй. За энэ бол одоо Дорн аймгийн хөлөн бөөр сумын яаж Адигийн от хүүгийн хурдан шаргамороо от хүүгийн шарга гэдэг мөр бол одоо онцгой төргөн үлтэй байгаа ийм одоо мөр байгаа харагдж байна. За энэ хэдэн мөрний хамгийн наадалт нь одоо тэр тодногоо овцтой үгээтэй сайхан халиу мөр гараад ирсэн байгаа. Энэ наадмыг ивэн дэтгэн зохион байгуулж үржиг зоос компани захирал Цэн зүрэнгийн ганц үгийн хурдан халиу мөр гараад ирсэн байна. Өнгөн дээрээ Дорн аймгийн хөлөн бөөр сумын яаж Батчрийн хурдан бормороос одоо гараад ирсэн уршилж байгаа харагдлаа. За тэр цаатлаар одоо гөгөлтэй сайхан шаргамор одоо гараад ирсэн байгаа. Мөн одоо өнөөдрийн наадмыг ивэн дэтгэн зохион байгуулж байгаа Дорн аймгийн хөлөн бөөр сумын Батхан багийн яаж намбарын гамзургийн хурдан шаргамор одоо гараад ирсэн уршилж байгаа бол үржиг зоосын ганцгийн хурдан халиу мөрний цааталд том үгтэй сайхан хонгормор гараад ирлаа. Энэ бол одоо Дорн аймгийн хөлөн бөөр сумын торгон жилөө гадын залуу яаж хан хөрлийн хурдан хонгормор гараад ирсэн байна. Наадаар нь 214 дугаартай мартсан зэнкропстай үгтэй сайхан хулмор орж ирлээ. Дорн аймгийн хөлөн бөөр сумын яаж жаргалын бат сайхны хурдан хулмор орж ирлээ. За энэ наадаар одоо энэ Монгол эмээлтэй үгтэй жижигхэн хулмор орж ирсэн байгаа. Энэ бол одоо хязаалан соёлондоо хөлөн бөөр сумынхаа барь зангал наадам түрүү мөнгөд дурлаа. Морин соёлон Дорн аймгийн барь зангал наадам мөн одоо дөрөв өнгөрсөн жил одоо энэ Баян уулын тахилгыг хөр зангал наадам түрүү мөнгөд дурлаж байсан Дорн аймгийн хөлөн бөөр сумын яаж Нямын Баян мөнхийн хурдан хулмор орж ирсэн байгаа харагдаж байна. За ингээ өнгөн дээрэн бол Дорн аймгийн хөлөн бөөр сумын яаж Адигийн от хүүгийн хурдан шаргамор хөдөлсөн эвэрэ түүний ардалтаар хөлөн бөөр сумын яаж Батчрийн хурдан мормор гараад ирсэн бол Дорн аймгийн хөлөн бөөр сумын яаж жаргалын бат сайхны хурдан мормор хулмор одоо айргийн 3 дээр Дорн аймгийн хөлөн бөөр сумын яаж Нямын Баян мөнхийн хурдан хулмор айргийн 4 дээр гараад ирсэн одоо уршилж байгаа. Том үгтэй сайхан хармор гараад ирсэн уршилж байгаа. Тэр Дорн аймгийн хөлөн бөөр сумын яаж идэр чулууны хурдан хармортой тун ажилхмор орж ирсэн бол Сүхбаатар аймгийн төмөн зөвсөн
бүрсүм яаж инкотын хурдан цагаан мөр хээрмөр хоёр нь одоо хоёулаа орж ирсэн уншиллаа. За хамгийн заадлаар нь өнөөдрийн их баяр сэнгэл наадмыг одоо гартан зохион байгуулж буй, ивент тэтгэн зохион байгуулж буй Бүржиг зоос компани эсрэг Цэнзүргийн онцгийн хурдан халиумөр одоо урьдчилаад байгаа шар мөттэй үгдээс ахын хонгормор орж ирсэн Сүхбаатар аймгийн Төмөн цогцмын сумын алдарт бай Ташлын Батуултын хурдан хонгормор байна. Энэ хамгийн ард талдны одоо шар цамцтай үгдээ гөхөлтэй шаргамор бол одоо Дорн аймгийн хөлөн бөрсөм яаш намрын ганцургийн хурдан шаргамор юм байгаа юм. За ард талаас одоо шар цамцтай үгдээс ахын харган духан одоо хүрмөр ороод ирсэн байгаа. Суморнуудтай бол одоо олон дөрвөлж харагдсан Дорн аймгийн хөлөн бөрсөмийн 2 дугаар үгийн яаш Юмзэргийн эрднэгийн соён бүрэн гэдэг мөр одоо орж ирсэн уншаалаа. За 7 номертой захин алтармөр ороод ирсэн Сүхбаатар аймгийн Төмөн цогцмын яаж Батангоогийн хурдан алтармөр ус одоо ороод ирсэн уншилж байгаа харагдаж байна. За энэ хэдэн мөрнийх нь өнгөн дээр Сүхбаатар аймгийн Төмөн цогцмын инкотын хурдан цавьдар халдсамөр орж ирсэн бол хөлөн бөрсөмийн Эрдэнэтгийн хурдан цавьдармөр мэдээж ирүүхэн гэдэгт уршиллаа. Дорн аймгийн хөлөн бөрсөмийн жигшний өмсрөнгийн хурдан халиумөр хамгийн наадаар нь гарч ирсэн бол Монгол эмээлтэй үгдээ захин бормор ороод ирсэн байгаа. Сумынхаа нааданд одоо 4 жил одоо харагдсан Дорн аймгийн хөлөн бөрсөмийн Гамбатын хурдан бормор байна. За сая одоо харагдаад өнгөрсөн Сүхбаатар аймгийн Төмөн цогцмын яаж Ташлын Батуултын хурдан хүрмөр энэ хэдэн мөрнийх нь өнгөн дээр гараад ирсэн бол хамгийн наадаар нь тод улаан зайшнэтэй захин хүрмөр одоо гараад ирсэн уршиллаа. Дорн аймгийн хөлөн бөрсөмийн Цэвжвэн цогтуингийн хурдан хүрмөр одоо гарч ирсэн уршилж байгаа болтой байна. За харин хэдэн мөрөн донд одоо Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын яаж хөлзий хоёрын өдөр ханга хурдан шаргамар одоо гараад ирсэн уршилж байгаа харагдж байгаа. Дорн аймгийн хөлөн бөрсөмийн ган хурлын хурдан хонгормор мөн одоо гараад ирсэн уршилж байгаа. За үржиг зоосын ганц сүхийн хурдан халиумөрний заадлаар Сүхбаатар аймгийн Төмөн цогцмын яаж Ташлын Батуултын хурдан хүрмөр одоо уршиллаа. Тод улаан шар өмөдтэй үгдээ сайхан хүрмөр одоо Сүхбаатар аймгийн Асгат сумын юнаган одоо юм байгаа юм. Хамгийн наадын 115 дугаартай марцсан халиумөр одоо өнгөрсөн жил Хэнти аймаг зохион байгуулагдсан засгийн газрын бүсийн уралдаанд одоо 30 гаргаж урдуулсан ийм одоо хурдан мөр байгаа. Цэнцүрэнгийн ганц үг гэдэг байж өнгөрсөн жил одоо хязгаалan хэрүүрээ улсын их баяр сэнгэл нааданд одоо сайхан зарлуулж уралдаад байсан. Зүүн бүсийн нэшиг нааданд мөн одоо тасарж уралдаад байсан. Ийм одоо сайн үеч юм байгаа. За өнөөдөр энэ нутгийн өмнөний шүтэн болсон Баян уул хайрхныхаа одоо дахлын их баяр сэнгэл наадмыг ивент тэтгэн зохион байгуулж байгаа гэдгийг үзэгчтэй ахуйн дуулгая. Морь дэргэнгүүд одоо өнгөлөө гарч ирсэн Дорн аймгийн хөлөн бөрсөм яаж IT-ийн отгуугийн хурдан шаргаморны хөл одоо жаахан саарсан байна. Монгол эмээлтийн үгтэй шаардсан үзүүртэй захын бормор бол одоо сумын нааданд дөрөв харагдсан Дорн аймгийн хөлөн бөрсөм яаж Гамбатын хурдан бормор юм байгаа юм. Хамгийн заадлаар нь хүрэн зоохорморын хөлөн бөрийн дөрөгтийн хүрэн зоохормор мөн одоо гараад ирсэн бол Дорн аймгийн хөлөн бөрсөмийн торгон жолоо галын залуу яаж ган хурлын хурдан хонгормор сая одоо харагдаад өнгөрлөө. Энэ хэдэн мөрний хамгийн ард талд нь Дорн аймгийн хөлөн бөрсөм яаж Баян дэрийн нэргүй атын хурдан хүрэн халдсамар гараад ирсэн байна. Юмзүрэнгийн эрдний алдарт одоо хүрмөр хээрмөр хоёр мөр дуусан хоёулаа одоо сайхан дарахын гараад ирсэн бол энэ хэдэн мөрнийх нь өнгөн дээр Сүхбаатар аймгийн Төмөн цогцмын яаж Батуултын хурдан хүрмөр одоо гарч ирсэн байна. За дэлгэцтэй харагдаж байгаа хоёр мөрний ард талд нь одоо Хэнти аймгийн Баян уусмын Тонгорын хурдан хээрмөр гараад ирсэн байна. Дорн аймгийн хөлөн бөрсөмийн яаж Эрдэнэтгийн хурдан цавьдар мөр байгаа. За мөн одоо сайхан халиун алаг мөр одоо гараад ирсэн уршилж байгаа. Дорн аймгийн хөлөн бөрсөмийн яаж Алтан багны халиун алаг гэж одоо ахар дэлтэй сайхан халиун алаг мөр морцсон. Одоо энэ гурав мөрнийх нь хамгийн ард талд байгаа. За өнгөн дээр нь одоо Дорн аймгийн хөлөн бөрсөмийн яаж Эрдэнэтгийн хурдан цавьдар мөр гарч ирсэн бол за хөтөлж уралдаад өсөн хөлөн бөрийн Батчрын хурдан борморны хөл одоо жаахан саарсан байна. За одоо урьдчилаад үзүүрийн мөрдүүдийг сайхан харуулнаа. Улаан замцтай үгэдээ сайхан хээрмөр одоо гараад ирсэн байгаа. Цаа талд нь дахиад одоо халдсанмар гараад ирсэн. Энэ хоёр одоо хоёулаа Сүхбаатар аймгийн Төмөн цогцмын яаж инкотын хурдан халдсанмар хээрмөр хоёр нь одоо гараад ирсэн байна. Төмөн цогтын Батангоогийн хурдан хээрмөр одоо түүний ард тал дээр байгаа. За халиумөр өнгөрсөн жил одоо хөлөн бөрсөмийн баяр сэнгэл нааданд харагдаад Хэнти аймгийн Орвилын сумын баяр сэнгэл нааданд очиж одоо хаман үзүүн дурдалж байсан Дорн аймгийн хөлөн бөрсөмийн яаж жигшний өмсрөнгийн хурдан халиумөр уршиллаа. Эцэг талаараа Сүхбаатар аймгийн Төмөн цогцмын Монгол улсын дод мандаа яаж Сайрын зүрэнгийн төмөр өчрийн антууны өгшөлтэй ийм одоо хурдан мөр юм байна. Ногоон зэжнэтэй сайхан хар мортой цаадлаар уршлаад байна. Тэр бол одоо Дорн аймгийн хөлөн бөрсөмийн ангин алдарт яаж өчрийн дэлхаагийн одоо хурдан хармар гараад ирсэн уршилж байгаа харагдлаа. За ингээ үзүүрийн гурван мөр өнөөдрийн нааданд харийнхаа эдэн мөрнөөс нэлээд сэрэгхэн салжаа. Дорн аймгийн хөлөн бөрсөмийн яаж жаргалын мэт сайхны хурдан улмар айргийн гурав дээр гараад ирсэн уршилж байгаа. Өнгөн дээр өнгөрсөн жилийн Баян уул хайрхны дахлах их баяр сэнгэл наадам дөрөв мөгнөд хурдалсан Дорн аймгийн хөлөн бөрсөмийн яаж Нямын Баян мөнхийн хурдан улмар гараад ирсэн. За морин зөөлөн Дорн аймгийн баяр сэнгэл наадам 2012 онд одоо түрүү мөгнөд хурдалж ирсэн. Өнөө жил 10 настай ийм одоо хурдан мөр байгаа. За түүний ард тал дээр нь одоо сайхан цагаан мөр гараад ирсэн. Энэ бол одоо Сүхбаатар аймгийн Төмөн цогцмын инкотын хурдан цагаан мөр гарч иржээ. Инкот гэдэг нь яаж өнөөдрийн их баяр сэнгэл наадамд одоо 3 их насны мөр мөрдуулсан цагаан мөр өнгөн дээрээ сайхан гараад ирсэн байгаа. Цаа талд нь одоо Нямын Баян мөнхийн хурдан улмар. За хол мөрний зөв талаар нь дуулаад зөв талынхаа үеийн өгөрхөө дээр сарн нэвсгэртэй буруу хэрэгсэн усуудад амхтай сайхан цагаан мөр өнөөдрийн наадмын өнгөн дээр гарч ирлээ. За энэ бол одоо Сүхбаатар аймгийн Төмөн цогцмын яаж инкотын хурдан цагаан мөр юм байгаа юм. За ингээд Дорн аймгийн хөлөн бөрсөмийн нутаг Баян уул хайрхны дахлах их баяр сэнгэл наадмын хурдан их насны мөрдийн уралдаан гарааныхаа зургаагаас нэгэнд одоо сайхан эргэж зулг үйлдэл задарсан байгаа.
За инкотын цагаамаар өнгөн дээр за мөн одоо хөлөн бүрсмийн нямин бие мөнгөний хурдан удамар хамаа үзүүн дээр гараад ирсэн бол Дорн аймгийн хөлөн бүрсмийн жаргалын бит сайхны хурдан удамар аяаргийн 3 дээр гараад ирсэн байна. За 3 дээр одоо хийн дээр сайхан гараад ирсэн марыг хүүхэд нь одоо сайхан амраагаад арах хэрэгтэй байгаа юм. За ари хэдмэрнийх нь өнгөн дээр Дорн аймгийн хөлөн бүрсмийн жигшдийн өмсрөнгийн хурдан халиумөр одоо гараад ирсэн уушаалаа 72 номертой марсан сайхан хармар бол одоо 2014 оны хөлөн бүрсмийн баяр нааданд одоо аяргдэж байсан идэр чулууны хармар гараад ирсэн байна. За мөн одоо Дорн аймгийн хөлөн бүрсмийн аймгийн алдарт яаж улсын авраг малчин аймгийн начин очрын далхаагийн хан шүйгийн хурдан хармар гараад ирсэн. Хамгийн ард талд нь одоо Монгол эмээлтэй үгээтэй сайхан хулмар гараад ирсэн байна. Энэ Дорн аймгийн хөлөн бүрсмийн Минжүүрийн дэшнэмийн хурдан хулмар орж ирсэн байгаа алтай байна. За энэ хэдмэрний хамгийн ард талд нь Хэнтэй аймгийн баян овоосом яаж хонгорын хурдан хэрмэр орж ирсэн бол Сүхбаатар аймгийн төмөн цогцмын инкотын хурдан хэрмэр дээр улаан цамцтай үхэтэй дунд талд нь өршөлж ах шиг боллоо. За өнөөдрийн 2 цингэл наадмыг одоо ивент тэтгэн зохион байгуулж бай. Намрын амзургийн хурдан шаргамар одоо энэ үзүүрийн хэдмэрэн донд мөн одоо өршлээд байгаа дээр 195 номертой мөрдсөн. За мөр дэргэнгүүд одоо ам үзүүн дээр гарч иж ирсэн Дорн аймгийн хөлөн бүрсмийн яаж Батчрын хурдан мормор хөл одоо мэлэгэн заарсан байгаа харагдж байна. Түүний ярдал дээр нь одоо сайхан хар ногоо мөр нэг одоо гараад ирсэн байна. Сүхбаатар аймгийн төмөн цогцмын сумын алдарт бай ажлын батуултын хурдан хүрмөр одоо түүний араас одоо өршөлж байгаа. За хүрмөр өнөөдрийн нааданд хойхноос гарч ирээд осол одоо ер нь нэгтгэн туульчдыг одоо багч нь вэ. Түүний ярдал дээр нь Дорн аймгийн хөлөн бүрсмийн баян дэлгэрийн нэргүй хатын хурдан хүрэн албанмар гарч ирсэн бол Дорн аймгийн хөлөн бүрсмийн Батхан багийн уяаж намрын амзургийн хурдан шаргамар хамгийн хадалт нь гараад ирсэн байгаа. 2010 онд Дорн аймгийн хаврын бүсийн хурдан мөрдийн уралдаанд одоо аяргдэж байсан сумынхаа нааданд мөн одоо аяргдэж байсан ийм одоо хурдан мөр байгаа. За энэ дундалын одоо улаан шар өмдтэй үгээтэй сайхан хүрмөр бол одоо Дорн Сүхбаатар аймгийн төмөн цогцмын сумын алдарт бай Даштгийн батуултын хурдан хүрмөрөө батуулт уяаж одоо 9 номертой 2 мөр мөрдүүлсэн байгаа. За хүрмөр мөрдүүлсэн хонгор мөр нь одоо тархин сайхан уралдаад байгаа. Энэ хүрмөр бол одоо Сүхбаатар аймгийн асгад сумын өгшөлтэй ийм одоо хурдан мөр байлаа. За хонгор мөр нь одоо энэ орж ирж харагдаж байна. 9 номертой шар өмдтэй үгээтэй сайхан хонгор мөр бол одоо Сүхбаатар аймгийн төмөн цогцмын сумын алдарт бай Даштгийн батуултын хурдан хонгор мөр юм байгаа юм. Энэ хэдмэрнийх нь өнгөн дээр Сүхбаатар аймгийн төмөн цогцмын яаж Батунгогийн хурдан хэрмэр одоо гараад ирсэн ууштай байгаа. За ингээд манай зургаач одоо үзэгчтэй охин дээр нэг 10 хэдийн бүрэн дээр яваад байгаа мөрдүүдийг одоо сайхан харуулсан. Дунд талд нь одоо нэмнэтэ ягаан хувцастай үгээтэй сайхан полин завтай завдирмар гараад ирсэн. Дорн аймгийн хөлөн бүрсмийн Эрдэнэтгийн хурдан завдирмар байна. Энэ нөгөө 72 номертой мөрдсөн идэр чулууны хурдан хармаар замаас нэг одоо гармаар үзэж байгаа харагдаж байна. За Сүхбаатар аймгийн төмөн цогцмын яаж Даштгийн матуултын хурдан зээрдмэр одоо ороод ирсэн уршилж байгаа. За энэ нөгөө төмөн цогцын Батунгогийн хурдан хэрмэр одоо сая харагдаад өнгөрсөн бол өнгөрсөн жил баян уулын нааданд түрүү мөнгнөөс хурдаж байсан Дорн аймгийн хөлөн бүрсмийн Нямин бат мөнгөний баян мөнгөний хурдан холмор за мөн одоо Далхаагийн хан шүйгийн хурдан хавчиг 6 настай хармар гарч ирсэн байгаа. За ингээд өнгөн дээр юм бол одоо Сүхбаатар аймгийн за Дорн аймгийн хөлөн бүрсмийн яаж жигшдийн өмсрөнгийн хурдан халиумар аяаргийн 3 дээр гарч ирсэн байна. Өнгөн дээр 2 мөр байгаа. За цагаан мөр бол одоо хөтөлсөн эвэр юм бистэ. Сүхбаатар аймгийн төмөн цогцмын яаж инкотын хурдан цагаан мөр одоо ихнэсний мөрдийн уралдааныг хөтөлсөн эвэрэ. Дорн аймгийн хөлөн бүрсмийн аймгийн алдарт яаж очрын Далхаагийн хан шүйгийн хурдан хавчиг 6 настай хармар аяаргийн 4 дээр гараад ирсэн. Өнгөрсөн жил одоо Далхаагийн хан шүйг гэдэг уу яаж бол одоо энэ наадмыг ивент тэтгэн зохион байгуулж байсан юм байна да. За хамгийн наадлаар нь одоо 214 дугаартай марцсан сайхан хулмөр ороод ирсэн. Энэ бол одоо Дорн аймгийн хөлөн бүрсмийн жаргалын бат сайхны хурдан хулмөрөө. За хам үзүүн дээр одоо хөлөн бүрийн жаргалын бат сайхны хурдан хулмөр орж ирсэн бол цаадаар нь жигшдийн өмсрөнгийн хурдан халиумөр одоо эрстэйхэн нэрээд нийлээ. Өнгөрсөн жил одоо хөлөн бүрсмийн барьсан гал нааданд аяаргийн 4 дуртай Хэнтэй аймгийн Нөрөвлөн сумын барьсан гал нааданд одоо хам үзүүн дурталсан ийм одоо хурдмөр байгаа. За өнгөн дээрээ Сүхбаатар аймгийн төмөн цогцмын яаж инкотын хурдан цагаамар гараад ирсэн. За төмөн цогцмын инкотын хурдан цагаамарны уяа залгыг одоо Сүхбаатар аймгийн төмөн цогцмын аймгийн алдарт яаж төмөр өчрийн гал доторх одоо тааруулж байгаа хаа. За цаатлынх нь одоо халиумөр Сүхбаатар аймгийн төмөн цогцмын Монгол улсын тод мандаа сайрын сүрэнгийн төмөр өчрийн адууны эцэгтэй ийм одоо хурдмөр юм байна. За аяаргийн 3 дээр гараад ирсэн хулмарыг одоо хүүхэд нь харъя жоохон одоо явуулж уралдаад байгаа юм болоо та сайхан хатгадаад уралж осол одоо явууртаахан байгаа мөр байна да. Энэ одоо жаргалын бат сайхны хурдан хулмар. За ари хэдмэрнийх нь өнгөн дээр одоо 4 дээр гараад ирсэн хармар бол Дорн аймгийн хөлөн бүрсмийн аймгийн алдарт яаж аймгийн начин улсын авраг малчин очрын Далхаагийн хан шүйгийн хурдан авчиг хармар юм байгаа юм. За нэмийн баян мөнгөний хурдан хулмар аяаргийн давтар гараад ирсэн бол 6 дээр Сүхбаатар аймгийн төмөн цогцмын сумын алдарт Даштгийн батуултын хурдан хүрмөр орж ирлээ. За хүрмөр ер нь одоо тийм нэг суулт нь гарсан жигтгэн давхилтай ер нь одоо давхилан давтчихсан ихнес нэмэр гэх юм бол одоо энэ хүрмөрийг одоо хэлгээр байна да. Их л хойноос дуулаа нөрөөхөн одоо дуулаараа өдрийн хэдмэрэн дээр гарч ирсэн. За Сүхбаатар аймгийн төмөн цогцмын Батунгогийн хурдан хэрмэр 7 дээр гарч ирсэн бол төмөн цогцмын батуултын хурдан хонгор мөр хөлөн бүрсмийн Эрдэнэтгийн хурдан завдирмар мөн одоо хөлөн бүрсмийн уяаж намрын амзургийн хурдан шаргамар орж ирсэн. Хамгийн ард талд нь хөлөн бүрсмийн уяаж баян дэлгэрийн нэргүй хатын хурдан халтмар орж ирлээ. Хэнтэй аймгийн баян овоосмын уяаж хонгорын хурдан хэрмэр энэ одоо орж ирж байгаа гэж байна. Тэр хамгийн ард талд одоо хойгуур яваад цавдир халтмар бол одоо инкотын хурдан цавдир халтмар ахиад одоо хэрмэр нь өршөлж байна. Сүхбаатар аймгийн төмөн цогцмын уяаж инкот гэдэг уяаж одоо энэ Дорн аймгийн хөлөн бүрсмийн нутаг
Баян уулын тахлагыг хоёр зингэл нааданд бол одоо 3 их насны мөрмөрдүүлсэн одоо ингээ 3 сайхан зарлуулж уралдаад байгаа. За ингээ хээрмэр нь одоо нэлээд тарганхан далдаа мордсон энэ одоо урьшлаад байгааг үзэгч та охин харж байна. За хээрмэр одоо ингээ 10 хэдийн бүрэн дээр гараад ирсэн бол өнгөн дурлаад байсан нөгөө бормор Батчрын хурдан бормор юм байгаа юм. За юм зүрнгийн эрдний алдартын хүрмөр хээрмэрийн хоёр хөлөн одоо ороод ирсэн байгаа. За хамгийн ард талд нь одоо сайхан хар ногоомор орж ирлээ дээ энэ. Дорн ангийн хөлөн бөрсмийн уран модны ногоон гэж одоо өнгөрсөн жил Батхан уулын тахлаг нааданд одоо түрүүн мэгнээ дурдж байсан. Тэр одоо хурдан хар ногоомор ороод ирсэн байна. За мөн одоо Дорн ангийн хөлөн бөрсмийн торгон жолоо галын залуу уяаж өлзий утгийн мандаа галбарын хурдан хавчиг 6 настай халдсамбар нь орж ирсэн байна. За энэ халдсамбар бол одоо Дорн ангийн хэрлэн сумын уяаж за эрдэнэ гэдэг хүний одоо нэг одоо шоудрын эрдэнэгийн нэг одоо юм байгаа юм. Өнгөн дээр нь гараад ирсэн сайхан хүрмөр бол одоо Дорн ангийн хөлөн бөрсмийн цэвжвэн цогтой ингийн хурдан хүрмөр одоо гараад ирсэн уршилж байгаа. За энэ одоо бормор бол одоо Дорн ангийн хөлөн бөрсмийн Батчрын хурдан бормор 10 хэдийн бүрэн дээр одоо гарч ирсэн сайхан уршилж байгаа да. За мөр дэргэнгүүд өсөл одоо сайхан дархин дуралдаад байсан. За цогтой ингийн хурдан хүрэн гэдэг мөр чинь өнөөдрийн наадад нэлээд одоо дөргөнгөнтэй хойхноос гарч ирээд одоо уршилах юм болоо да. За энэ хэдэн мөрнийх нь өнгөн дээр бол одоо Дорн ангийн хөлөн бөрсмийн сумын алдарт бие хэмзүрэнгийн эрдэнэгийн хурдан соён бүрэн гэдэг мөр гараад ирсэн байгаа. За энэ хүрмөр бол одоо ингээд том жижиг олон уралдаанд дөрүүлж яригдсан шүтлэн цагаас хойшоос одоо сумынхаа наадмаас айраг дөрөв алдааг байгаа. Ийм одоо хурдан мөрөө энэ наадмыг ивент дэдэн зохион байгуулж бай. Мөн өдрийн мөнгөн хүйгийн юнаган одоо юм байна да. За хинтээ ангийн хоёрын хэдэн сумдаарч одоо олон дөрүүлж яригдсан баг. За энэ нөгөө Сүхбаатар аймгийн Түмэн зөгцсөмийн уяаж инкотын хурдан цавдар халдсамар хээрмөр хоёр нь хоёулаа харагдаад өнгөрлөө. Хинтээ ангийн баян оосмын гонгорын хурдан хээрмөр энэ наадмыг ивентэнд зохион байгуулж буй намрын ганцэргийн хурдан шаргамар гараад ирсэн бол Сүхбаатар аймгийн Түмэн зөгцсөмийн сумын алдарт уяа Дэвшлэгийн бат болтын хурдан хонгормороос одоо энэ хэдэн мөрнийхөө өнгөн дээр уршилж байгаа. Дорн ангийн хөлөн бөрсмийн эрдэнэ дөгцийн хурдан цавдэрмөр одоо энэ дэлгэцтэй харагдаж байна. За энэ бол одоо ингээ битүүмөр юм гэлээ. Сайхан дом хууран дуухан ясан толгойтой цавдэрмөр өнөөдрийн нааданд үзүүрээр нэг гарч ирээд одоо үлдэж байгаа харагдаж байна. За Дорн ангийн хөлөн бөрсмийн нямын баян мөнгөний хурдан удмар аргагүй суудаа авраг адуу юм аа. Өнөөдрийн нааданд хараа жоохон одоо дутуухан уяатай тарганхан далтаан байгаа болоо да. За энэ дэлгэцний харагдаж байгаа хоёр мөрний хамгийн ардлынх нь одоо жижигхэн халдсамар бол Дорн ангийн хөлөн бөрсмийн яаж баян дэлгэрийн нэргүй аатрын хурдан халдсамар одоо гараад ирсэн уршлаад байгаа. За цаад алтан Сүхбаатар аймгийн Түмэн зөгцсөмийн яаж Батонгогийн хурдан хээрмөр 7 номертой мордсон байгаа. Дорн ангийн хөлөн бөрсмийн ангин алдарт талхаагийн хан шуйгийн хурдан хармар гарч ирсэн. За талхаагийн хан шуй гэдэг уяаж өнөө жил одоо Дорн ангийнхаа хаврын төсний хурдан бөртийн уралдаанд хазарган хүрэн соёлонгон одоо харигдуулаад Сүхбаатар ангийн мөнгөн сумын зохион байгуулагдсан жавхан жиргийн хурд уралдаанд бас одоо сайхан тархин дурлуулаад байсан ийм одоо залуу уяаж хүн байгаа. За Сүхбаатар аймгийн Түмэн зөгцсөмийн сумын алдарт уяаж Даштилгийн Батболтын хурдан хүрмөр одоо ингээ үзүүр хэдэн мөрөн дээр гарч ирсэн. За хүрмөр одоо ер нь газрын хол мөрний олон хоёр тун яваачхан одоо ийм эзтэмэр байна да. За ер нь одоо сайхан тавиухан эзтэй. За дүүрэн сайхан одоо хоолтой мордсон юм байна. Нэгтгэн сайхан хөлөрсөн юм байна да. Хүрмөр өнөөдрийн нааданд аргагүй ус одоо хурдан байгаамар байна. За өнгөн дээр нь Дорн ангийн хөлөн бөрсөм жаргалын мэт цаахны хурдан хулмар гарч ирсэн бол Сүхбаатар аймгийн Түмэн зөгцсөмийн инкотын хурдан цагаамар хөтөлсөөр угаад одоо хөлн жаахан саарч харагдаж байна. За ингээд өнгөн дээр өнөөдрийн нааданд халиу мөр нь гараад ирсэн уршилаа. Дорн ангийн хөлөн бөрсөм яаж жигшдийн өмсрөнгийн хурдан халиу мөр бол одоо ингээд өнгөн дээр сайхан гараад ирсэн. За энэ одоо Сүхбаатар аймгийн Түмэн зөгцсөмийн Монгол улсын тодмонтой Сэризрэнгийн нөмрөтийн Бочрын адууны эцэгтэй ийм одоо хурдмар өнгөрсөн жил сумандаа харигдсан хоригдлон дутаа хамаа үзүүл дурлалсан. За 10 хэдэн мөрнийх нь өнгөн дээр Дорн ангийн хөлөн бөрсмийн яаж жаргалын мэт цаахны одоо хурдан хулмар бол одоо хэвэр юм аа. Хулмар осол одоо аргагүй хурдан байгаа мөр байна шүү. Түүний хардлал дээр нь Сүхбаатар аймгийн Түмэн зөгцсөмийн сумын алдарт яаж Даштилгийн Батболтын хурдан хүрмөр гараад ирсэн байгаа. За энэ хүрмөр одоо газрын хоолнд ер нь тун яваачих мөр байна. За ер нь одоо уртхан тавилантай зуны одоо уртхан тавилантай одоо нааданд бол одоо дээгүүрхэн сайхан харж одоо мэдмээр ийм сайхан мөр бол Сүхбаатар аймгийн Түмэн зөгцсөмийн яаж Батболтын хурдан хүрмөр баг шиг байна. За далхаагийн ан шуйгийн хурдан хавчиг харамар 10 хэдэн мөрнийх нь өнгөн дээр гараад ирсэн Дорн аймгийн хөлөн бөрсмийн нэргүй аатрын хурдан халдсамар байгаа. Энэ нөгөө 72 номертой мордсон 2014 онд одоо хөлөн бөрсмийнхаа барь зингэл нааданд аман хүзүүнд дуртарж байсан Дорн аймгийн хөлөн бөрсмийн яаж идэр чулууны хурдан хармар байна. За ингээд 10-аад мөрд одоо ингээд сайхан тасарсан байгаа. За өнөөдрийн одоо их насны мөрдийн уралдааныг бас одоо нэлийн холхноос тавьсан болтой юм аа. За 72 номертой мөрд идэр чулууны хурдан хармар түрүүнд нэг замаас гарч ирсэн. Одоо ахиад одоо замаас гараа авчих шиг боллоо. За бас л одоо нэгд болж өгөхгүй байгаа мөр юм байлгүй дээ. За энэ хэдэн мөрнийх нь өнгөн дээр 2012 онд одоо Дорн аймгийнхаа бэрс ингээд наадам түрүү мөнгөд дурдалж байсан. Дорн аймгийн хөлөн бөрсмийн уяаж нямын баян мөнгөний хурдан хулмар гарч ирсэн байгаа. Өнгөрсөн жил энэ уралдаанд одоо түрүү мөнгөд дурдалсан. Түүний ард тал дээр нь Дорн аймгийн хөлөн бөрсмийн уяаж намрын ганцэргийн хурдан шаргамар 2015 оны ангийнхаа хаврын төсний хурдан бөртийн уралдаанд айрагдж байсан. Сумандаман одоо айрагдсан ийм одоо хурдан бөр байгаа. Сүхбаатар аймгийн Түмэн зөгцсөмийн сумын алдарт Даштилгийн Батболтын хурдан
хонгромор нь одоо энэ гараад ирсэн байгаа. 9 номертой хонгромор хүрмөр хоёр одоо хоёулаа мордсон. За хүрмөр нь одоо үзүүр дүүхэн очсон бол хонгромор нь одоо нэг 10 хаадын бүрэн дээр одоо сайхан үржлээд байгаа үзэгч та охин гарч байна. За өнөөдрийн энэ тахлах их баярсангад наадмыг ивент дэтгэн зохион байгуулж буй Дорн аймгийн хөлбөмбөр сүмийн Батхан багийн уяаж намрын амзургийн хурдан шаргамар 195 номертой мордсон өнөөдрийн наадмыг 10 хэдийн бүрэн дээр 10 хаад дээр одоо ингээ сайхан үржилж байгаа да. За урьдчилаад одоо үзүүрийн хэмэртүүдийг сайхан харуулна. Одоо бол их нэсний мөрдийн уралдаан барайнд ороход ирэн тун зөөгөн хөрмөлдсөн байгаа. За нөгөө идэр чулууны хурдан хармаар ахиад одоо замдаа орсон байна. Мэдээж том одоо чадмаг хөөгд унсан юм байна. 2 удаа замаас гарах гэж үзлээ дээ. За энэ хэдэн мөрнийх нь өнгөн дээр бол одоо нөгөө баян мөгийн хурдан хулмаар урьдчилаад байгаа. Дорн аймгийн хөлбөмбөр сүмийн Нямын баян мөгийн хурдан хулмаар өөрийнх нь одоо унган авто юм байлаа. Дорн аймгийн хөлбөмбөр сүмээс усал одоо аргагүй ихнэс төрдөг нутгал да. За энэ нөгөө баян дэлгэрийн нэргүү батын хөрөн халдсанмар гараад ирсэн байгаа. Батангоогийн хурдан хэрмэр 7 номертой мордсон. Бас л одоо гарсан цагаасаа ихэл сайхан дархан дуралдаад байгаа. За ахиад одоо үзүүрийн мөрдүүдийг харуулж эхлэхэд Дорн аймгийн хөлбөмбөр сүмийн Дархаагийн хань шүйгийн хурдан хармарн гараад ирсэн. За 214 дугаартай мордсон Дорн аймгийн хөлбөмбөр сүмийн Жаргалын сайхны хурдан хулмар өнөөдрийн нааданд хүүхэд нь одоо арай л жоохон шахуур дуухан уралдах шиг боллоо доо. За бусдаарч одоо хулмар өнөөдөр одоо тун дөргөн хүн байгаа мөр байна шүү. Ер нь одоо их сайхан газар авцтай ороодог ийм одоо мөр байна. За Монгол эмээлтэй хүүхэдтэй сайхан хулмар бол одоо Дорн аймгийн хөлбөмбөр сүмийн Нямын баян мөгийн хурдан хулмараа. За хойноос одоо Юмзрэнгийн эрдэнэгийн хурдан соён бүрэн гэдэг мөр нь одоо уучлахнаа. Дорн аймгийн хөлбөмбөр сүмийн сумын алдарт бие Юмзрэнгийн эрдэнэгийн соён бүрэн мөр байгаа. За энэ довон дээр аргагүй одоо уралдаж зурсан, төрүүл зурсан, айрагдаж зурсан ийм одоо мөр байгаа. Хэмжээтэй газраа баг өөрөө мэддэг шахуумар бол одоо Юмзрэнгийн эрдэнэгийн соён бүрэн мөр юм байгаа юм. За энэ бол одоо Монозрын мөнгөн үе гэдэг залуугийн оногн адуу. За урьдчилаад одоо үзүүрийн хэмэртүүдийг сайхан харуулна. Сүхбаатар аймгийн Дорн аймгийн хөлбөмбөр сүмийн уяаж баян дэлгэрийн нэргүй атын хурдан хүрэн алдсанбар хамгийн ард талд нь гараад ирсэн бол Дорн аймгийн хөлбөмбөр сүмийн Жаргалын бат сайхны хурдан улмар. За өнгөн дээр нь бол одоо Дорн аймгийн хөлбөмбөр сүмийн уяаж Далхаагийн хань шүйгийн хурдан хавчи 6 настай хармар нь гарч ирсэн. Хань шүйгийн аав Далхаа гэдэг өгөн бол одоо аймгийн алдарт уяаж цолтой үндэсний өвгөр аймгийн начин цолтой. За мөн одоо Монгол улсын авраг малчин ийм одоо сайхан буурал уяаж хүн байдаг. За хүүгийнх нь одоо хурдан хармар баян уулынхаа тахлах их баяр зангал таатны хурдан их насны мөрдийн уралдааны үзүүрийн хэдмэрэнд одоо уралдаад байгаа. Дөрөв дээр гараад ирсэн одоо сайхан урьдчилаад байгаа. Түүний ард талд нь Дорн аймгийн хөлбөмбөр сүмийн уяаж Жаргалын бат сайхны хурдан хулмар одоо гараад ирсэн урьдчилж байгаа да. Ахиад ард талд нь Дорн аймгийн хөлбөмбөр сүмийн уяаж баян дэлгэрийн нэргүй атын хурдан хүрэн халдсанмар одоо гараад ирсэн урьдчилж байгаа. За энэ хэдэн мөр одоо үзүүрийнхээ нэг тасарсан 3 дүрмөрний ард дээр яваад байгаа мөрдүүдийг манай зөвлөж одоо үзэгч та охинд харуулад байгаа. Юмзрэнгийн эрдэнэгийн хурдан хөрмөр өнөөдрийн нааданд их л одоо тарган уяатай мордсон юм байна да. За тарган мөрний торгон ир гэдэг юм одоо хаарсан байж ч одоо байхыг үгүйсгэн аргагүй юм. За хөрмөр одоо өнөөдрийн нааданд их л одоо тийм тарган уяатай мордсон байгаа. За аргагүй одоо хойхноос гарч ирээд нэг 100хан төөлсөр угаад өнгөний хэдэн мөрөн дээр ямар ч сан одоо залгагийн хувьд одоо залгалаа. За ер нь одоо шүтэн цагаас сумандан бол хайрыг рүү алдаж үзээг байгаа. Ийм хурдан мөр одоо яахан аргагүй Юмзрэнгийн эрдэнэгийн хурдан хөрмөр юм байгаа юм. За ингээд эрдэнэгийн хөрмөр одоо ямар ч үзүүрийн хөтөмөрөн дээр очиод одоо нийлсэн байгаа. За Дорн аймгийн хөлбөмбөр сүмийн уяаж Далхаагийн хань шүйгийн хурдан хармар энэ дөрвмөрнийхөө одоо өнгөн дээр сайхан гараад ирсэн бол Дорн аймгийн хөлбөмбөр сүмийн уяаж Жаргалын бат сайхны хурдан хулмар түүний ард тал дээр байгаа. За хамгийн ард талд нь яваад байгаа жижигхэн халдсанмар бол одоо Дорн аймгийн хөлбөмбөр сүмийн уяаж баян дэлгэрийн нэргүй атын хурдан халдсанмараа. За Юмзрэнгийн эрдэнэгийн хурдан хөрмөр өнөөдрийн нааданд их л тийм одоо тарган намиртай мордсон байна да. За анхныхаа одоо дан уяагаарч одоо оролдож байгаа мөр бол одоо энэ бол одоо Дорн аймгийн хөлбөмбөр сүмийн Монозрын мөнгөн үеийн оногн одоо шүтлэн цагаас хойш одоо суморнуудынхаа наадамд айрыг рүү алдаж үзээгүй ийм одоо хурдан мөр гэдгийг үзэгч та охиндээ дөрөнд одоо дуулгасан. За ингээ хамгийн ард талд нь Дорн аймгийн хөлбөмбөр сүмийн уяаж баян дэлгэрийн нэргүй атын хурдан хүрэн халдсанмар одоо гараад ирсэн уршилж байгаа. За одоо бол ер нь барайнд ороход ер нь тун зөөгөн хөрмөлдсөн байгаа да. За эрдэнэгийн хөрмөр нь одоо энэ хойноос дуусаар байгаа одоо ингээ нөрүүхэн сайхан дөөсөр байгаа үзүүрийн хэдмэрэн дээр ирээд нийлсэн. За бас л одоо хандхаа шиг сайхан их нас тэмэр авч нь вэ. Хаашаашаа гаалттай сайхан их нас тэмэр байгаа. Далхаагийн хань шүйгийн хурдан хармар айргийн дөрөв дээр одоо урьдчилаад байгаа. За сайхан одоо хөтөлж уралдаад өссөн Сүхбаатар аймгийн дүмэн зөвцөм яж инкотын хурдан цагаамар одоо хөлж яхан сарлаа. За мэдээж одоо томхон хүүхэд унтсан байгаа. За цагаамар одоо арга хурдан байгаа мөр байна. Өнөөдрийн одоо их насны мөрдийн уралдааныг газрыг нь одоо нэлээд сунгаад авчихсан болтой юм байна. За халиу мөр бол одоо ингээд аман үзүүн дээр гараад ирсэн. За өнгөний мөрний байр солигдсон байгаа. Сүхбаатар аймгийн дүмэн зөвцөмийн сумын алдарт яж даштлагын батуултын хурдан хүрмөр одоо гараад ирсэн. За их л одоо хойноос дуулаа да. За аргагүйс одоо газрын хот тун яваач ийм одоо мөр байгаа харагдаж байна. За хойноос нь одоо жигштин өмсрөнгийн халиумрыг одоо сарвалцтал одоо хөдлөж аваачаад хүрмөрөн дээр нийлүүлээд тэ. За хүрмөр өнөөдрийн наадам хараа одоо тийм сэлүүхэн байгаа юм байна. Дүүрэн цайхан олтой мордсон хөлс нь одоо бүтэн гарсан байгаа. За энэ зэдвэр одоо аргагүй одоо зөв үетэй байгаа мөр байна. За ер нь одоо их насны мөрдийн уралдааныг 25 км-ээс одоо уралдаад газар одоо 20 милийн гараад ирэхин цагт энэ зэдвэрийг бас одоо хааж уруулахад хэцүүхэн их насны мөр байж мэдмээр л ийм одоо сайхан мөр байна да. За энэ сайхан хурдан хөлгөөс олонний хил мацгаад усах болтугай. За ингээд Сүхбаатар аймгийн Түмэн зөвцмийн сумын алдарт бай даштлагын батуултын хурдан хүрмөр
Сүхбаатар аймгийн Асгад сумын өнөкөн гадуу за халиумрыг одоо ахиад нэг залгуулж үзэж байгаа харагдаж байна. За халиумр ч бас одоо аргагүй тартайхан байгаамаар байна. Хай шашаахан бас одоо алдтайгаа тэнцүүхэн сайхан ийстэй алдтай бол алдтай араамтай бол араамтай ийм одоо загмар байгаа. За гэхдээ өнөөдрийн наадамд одоо зээлтмэр нь арай жоохон дэм сэдвгүй юм болоо да. За ингээ их насны мөрдийн уралдаанд одоо газрын жижиг нэгэнд гарч ирсэн Сүхбаатар аймгийн Түмэн зүг сумын Батолтын хурдан хүрэмөр одоо их насны мөрдийн уралдааны өнгөн дээр одоо сайхан гарч ирсэн. За яг одоо варианд орж ирэхэд араас бол одоо Юмсрынгийн эрднийг саяын бүрмөр нь одоо харин залгасан байна. Ингээд одоо варианд орж ирэхэд Сүхбаатар аймгийн Түмэн зүг сумын яаж Батолтын хурдан хүрэмөр төрүүлж Юмсрынгийн эрднийг хурдан зайлмар амын үзүүнд ордоллаа. За Ээргийн 3 Дорн аймгийн Хөлбөмбөр сумын Жигшдийн Өмсрөнгийн хурдан халиумар хурдалж за Далхайгийн Аншуугийн хурдан авчиг 6 настай харамар нь Ээргийн 4 хурдаллаа. Ари хэдэнмөрнийх нь өнгөн дээр одоо өнгөрсөн жилийн баян уулын тахлаг хаваарсан ингээд наадамд түрүү мөнгөд хурдалж байсан. Дорн аймгийн Хөлбөмбөр сумын яаж Ямин баян мөнгөний хурдан хулмар аргагүй аврах гэдгийг баталж Ээргийн 5 хурдаллаа. Жаргалын бацаахны хулмар 6 за баян дэрийн нэргүй хатар ядсамар 7 Цэвживэн цогтойнгийн хөрөмөр 8 дурдаллаа. Сүхбаатар аймгийн Түмэн зүг сумын Инкотын цагаамар 9 дурдаллаа. Дорнодын хөлбөмбөрийн Юмсрынгийн эрдэнэгийн хурдан Савтай хэрмэр нь 10 дурдаллаа. За 11-д өнөөдрийн 2 зангаад наадмыг ивэн дэтгэн зохион байгуулж байна. Намрын гамзэргийн хурдан Шаргамар Сүхбаатар аймгийн Түмэн зүг сумын яаж Батонгогийн хурдан Хэрмэр 2 одоо 11 12-оор одоо холбоотой орж ирлээ. За 14 онд одоо Сумандан амын үлдүүд орж байсан. Идэр жолооны хурдан харамар энэ орж ирсэн бол Түмэн зүгтийн Батолтын хонгормороос одоо нэлээд дээгүүрхэн орлоо. За би Дорн аймгийн Хөлбөмбөр сумын 2 дугаар эрдэнэ Юмсрынгийн эрдэнэ гэж юм байна. Хүрмөрний удам их нар гадуу. Нутаг унгаа одоо манай өдөр мөнгө бид найдаас маань шүтлүүрээр бэлгэнд ирж байсан. Хэд давхар байгаа ч юу? Одоо орсон мөрөө. Энд хэд давхар яа? Энэ жилийн одоо 2 дахь уралдаалга юм да. Дөрөв өмнө Дорн аймагтаа нэг уралдчихсан. Хөвлийн уралдаалга. Одоо зуны үед анхны уралдаалга. Хамаахан амжилтаас байгаа юм. За энэ аймаг хойтлын сумдад Хятадын соёлын төрөн. Сүхбаатар аймаг юунда Дорн аймагтаа бол эхний 9-д бол тавьчих 2-3 шалтгаан гэсэн. Тийм юм гэлтэй. Сумын наадамд бол шүтлэнгээс шаарих солиогүй дээ. Хүрмөр сайхан дөрүүлээ. Тийм. Сүхбаатар аймгийн Түмэн зүгцэн. За. Тий. Энэ ахта Сүлгийн Батолт гэж Сумаатар төвөөч. Энэ үнэмөр байгаа. Тий манайхын. Тий. Тэрбөрний удам ушлаан гадуу. Тэрбөрний удам ушлал Сүхбаатар аймгийн Асгад. Тий манай энэ ахын өөр унгаа доо. Тий. Урд өмнө нь яаж тэгсэн? Урд өмнө сумынхаа баяа аваад галганы наадамд нэг төрүүлж исэн. Тийм урд өмнө юм да. Багнасан дээр нь яаж тэгсэн атаа. Багнаас нь өгч байгаа соёлгоос өглөөл өгч байсан. Тий. За баяр. За баярлалаа. За баяр үргээ. Та баярлалаа. Уудасны тахилгын наадамд цагаан армор хариг дуртай оргоо сайхан хэлцүүлээч. Би одоо Дорн аймгийн Хөлбөмбөр сумын аймгийн алдар суяа Талхай гэдэг хүн байна. Дорн сумаар харигдууллаа. Миний хавчиг армор миний өөрөө унгамараа. Энэ хавчиг мөрөө байгаа. Өнөөж 6 настай. Тэгээд Урд өмнө яаж тэгсэн атаа. урд нь ер нь баг битүү мөрөө. Нэг нь уяагүй. Нодон соёлын хувьшгүй болчихсон. Өнөөж хавчиг мөр уралдж байгаа. Тэгээд Тэгээ уулсны тахилгаас сайхан армор хариг дуртай. Тэгээ зоолын сайхан мэдсэлээр зүйлээч. яг нутгийн ард түмэн орон тогс уусуудад сайхан наадлаа. Сайхан зохион байгуулалтаа явж байна. Одоо тэгээд олон сайхан хордуулаад уяачтай хэлий да. За баяр үргээ. За баярлалаа. Сайхан тахилгын наадамд халуумар хариг дуртай оргоо сайхан хэлцүүлээч. Би Дорн Төлбөр сумын 2 дугаар өргөд юм болчих Амсрын гэдэг хүн байна. Алдар тавьяач. Халуумарны удам ушлаан гадуу. Миний халуумарны удам өгсөл. Эцэг тал нь болохоор энэ төмөр очрын адууных. Их тал нь болохоор миний өөрийн адууных. Тэ. Халуумарны хэд хүү яа? Энэ 2 дахь уу яа. Урд өмнө нь яаж тэгсэн? Урд өмнө суманда нодлон 4-оор орж. Тэгээ нородны суманд бас амын үзүүдэд. Хэдэд харагдсан мөрөө. Наадмын зохион байгуулалт нэр болж байна. Наадмын зохион байгуулалт сайхан болж байна. Наадмын жолондоо сайхан мэдээлэл. За. За энэ сайхан баярыг далимдуулаад нутгийн ард түмэнд нэг сайхан баярлалаа гэж хүсье да. За баяр үргээ. За баяр. Нутгийн уулсны сайхан тахилгын наадамд хулмөр хайргийн давар төлөө өөрийгөө сайхан хэлцүүлээч. Би Дорн аймгийн Хөлбөмбөр сумын 1-р агийн иргэн Баян мөнх гэдэг хүн байна. Хулмөрний удам угшил. Хулмөр өөрийн унган адуу. Соёлонтой аймагт 12 онд төрүүлж ирсэн. Ууланд нодон төрүүлсэн. Энэ жил
яг уян дотоодод суучих шиг л. Бага насандаа шүтлэн уулын баяр төрүүлээд хязаалан суманд төрүү соёолон төрүүлээд хязаалан нас төрүүлсэн юм. Энэ хурдмаар л дээ яахан хүлийн модулчаал. За энхөө видео өдрлийн хоолын 17 дугаар жарны алтан уншлах тамиг гал дахиад жилийн зуны дэргүүн сарын шинийн 9-ний үлэг цан өдөр зохион байгуулагдаж буй Дорн аймгийн хөлбөмбөр сумын нутаг Баян уул харихны тахлах хөвөр зангал наадмын хурдан их насны мөрдийн уралдаан төрүүлж яригдсан хурдан хөлгөөдийн алдар цолыг дуудлаа. За газраас ударсан 50 хүрийн хурдан шиндэс өмнө ихүүд өнөөдрийн их хөвөр зангал наадманд алтан доосон өргөснөөс Сүхбаатар аймгийн Дүмэн зөвсмийн сумын алдартай Ташталгийн Батуултын хурдан хүрмөр одоо төрүүлэн ирсэн болтыг өсвөл хүмүүний ихийн алтан жилээр өгүүлээ. За ам үзүүн Дорн аймгийн хөлбөмбөр сумын сумын алдартай Хүнсрэнгийн эрдэнэгийн хурдан соён бүрмөр аргагүй бас одоо энэ давандар уралдаж сурсан айргдэд төрүүл сурсан аврагатуу гэдгийг баталж ам үзүүн дурталсан бол Дорн аймгийн хөлбөмбөр сумын уяач жигшдийн өмсрөнгийн хурдан хадамар айргийн урал дурталж Дорн аймгийн хөлбөмбөр сумын аймгийн алдартай аж аймгийн начин улсын ураг малчин очрын далхагийн хан шуйгийн хурдан 56 настай арамар айргийн дөр дурталлаа. Дорн аймгийн хөлбөмбөр сумын Нэмийн баян мөнхийн хурдан улмар бас л одоо аргагүй аврагатуу гэдгийг баталж айргийн дав дотоодоос сурталж уйсан эцэн унсан гуйгаад наатамчин олдон байсаглаа. За ингээд түрүү мөнөд дурталсан Сүхбаатар аймгийн Дүмэн зөвсмийн сумын алдартай Ташталгийн Батуултын хурдан Сүхбаатар аймгийн Асгад сумын өгшөлтэй Хүрмөрний байшагийн лиг энэ наадмыг ивэн дэтгэн зохион байгуулж буй Батхан багийн уяаж мөнгөн уйгийн аав мөн өзөргөө гардуулан өгж байгаа үзэгчтэй хангарлаа. За хурдан удмын адуугаар одоо шагнаж урамшуулж байгаа. Аман үзүүний адууг мөн одоо өнгөн намахтай охин нар адуугаар одоо шагнаж урамшуулж байна. За аман үзүүнд одоо Дорн аймгийн хөлбөмбөр сумын сумын алдартай Юмзрэнгийн эрдэнэгийн соён бүрмөр одоо хурдаллаа. За энэ бол одоо мөн өзрийн мөнгөн уйгийн одоо унган адуу байгаа шүтлэн цагаас хойш одоо Сумандан айрэг рүү алдаагүй ийм одоо хурдмөр за айргийн ураг Дорн аймгийн хөлбөмбөр сумын жигшдийн өмсрөнгийн хурдан алиумар ордолсон бол Дорн аймгийн хөлбөмбөр сумын аймгийн алдартай очрын далхагийн хан шүлгийн хурдан 46 настай харамар айргийн дөрөв дурдаллаа. За айргийн дав Дорн аймгийн хөлбөмбөр сумын яаж Нэмийн баян мөнхийн хурдан улмар одоо тус ордоллаа. За өнөөдрийн тахлагыг хоёр зингээд наадмыг бол одоо Дорн аймгийн хөлбөмбөр сумын Баян уул багийн харьяат үржиг зоос компани эсрэг центрингийн галс болон Батхан багийн харьяат мөн өдрийн мөнгөн уяг намрын өмсрөг нарын усууд ивэн дэтгэн инх одоо амжилттай сайхан зохион байгуул хурдыг нэсний мөрдийн уралдаан төрүүлж яригдсан хурдан хөлгөөдийн алдар цолыг дуудаж шагналыг гардуулан өглөө. Өчигдөр хэд барилдааны 3 давааны зөв талын дөрвөн магнаг талсан тэргэн засуулан талуу баяр цэцгийг амдаж авсан. За энэ ачиж чадраад сумын зам батар нар
За даашаа түрүүлсэн. За баруун бүтэн баярнаа гаргаж ирээд авч байна. Сегэж баярын хайрхны даглагаас гаргаж зориулсан хүчтэй барилдааны төрөө бүхөр Торнодонгийн сэрэг төмөө ариас аймгийн залууч чадраа төрөөдөж Торнодонгийн хөдөлгөөр төмөө Ородорогийн ариас төмийн залуу заагаад батэрт өдөр бүхөр шадаргаа тай шүүгэн дөр чадраа төгчөөдөө бас Кватринг өнөрчэн өдөр төрөө бүхчүүдийн шагнал гаргуулаа шүүгэн дөр чадраа барьсан төгчөөдийн шагнал гаргуулаа. За Дорн аймгийн Хөлбөмбөр сумын нутаг Баян уулын тахлаг ихвэр цэнгэл наадам зориулсан хүчтэйгийн барилдаанд төрүүлж үзүүлсэн болон шүүгэрсэн бүхчүүдийн шагналыг гардуулан өгж байгаа үзэгчтэй охин харж байна. За өнөө жилийн одоо энэ Баян уулын хайрхны тахлаг хоёр цэнгэл наадам 93 наадмын төрлөөр одоо зохион байгуулагдсан гэдгээр ихээхэн онцлогтой ийм одоо сайхан наадам болж өнгөрлөө. 1990 оноос хойш одоо энэ наадам чийдвэр уламж болгон одоо зохион байгуулагдаж ирсэн дүүхтэй. За ингээд төрүүлж үзүүлсэн бүхчүүдийн шагналыг өнөөдрийн одоо энэ тахлаг хоёр цэнгэл наадмыг ивент төтгөн зохион байгуулж өрсөлдөж цус компани зэрэг Цэнцэрэнгийн ганц зүг болон за мөн өдрийн мөнгөн уяг намбарын ганц зүрэг нарын улсууд бол одоо гардуулан өгж баяр хүргэж байгааг үзэгчтэй охин харж байна. За үнэхээр бас одоо Орнод аймгийн Хөлбөмбөр сумын нутгийн төмний шүтэн болсон энэ Баян уул хайрхнаа өргөн дэлгэр одоо сайхан зохион байгуулж 93 наадмын төрлөөр амжилттай сайхан зохион байгууллаа. За өнөөдөр Доронтой аймгийн Хөлбөмбөр сумын нутагт зуны ихэнх сарын шинийн одоо 9-ний Усын буудалтай бэлэг сайн өдөр одоо уул овооны тахлаг наадам сайхан болж байна. Манай сум бол 2016-аас 17 оны энэ өвлөл өнтэй сайхан үлдсэн. За мал сүрэнгийн 5 төрлөөрөө өсөж 108 мянган толгой амлтай болсон. Тэр нь манай одоо хүн ам маань 1778 хүн амтай буюу өнгөрсөн оноос бол 50 хүнээр өссөн. Инхээр манай сум орны хувьд бол хүн одоо амьдрах орчин нөхцөл хайцсангүй одоо гайгүй бүрдсэн. Зүүн одоо яг 3 аймгийн холбогддог транзит тээвэр явдаг ийм төв замын одоо дагуу орчдгоор бас онцлогтой юм аймаг юм аа сум юм аа. Тэгээ ингээд өнөөдөр энэ сайхан бэлэгсээ өдөр манай сумын одоо хайрхан Баян уулын одоо тахлаг наадам өнөөдөр өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Өглөө сайхан уулан дээрээ гарч уул овоондоо сум орныхоо одоо цаашдын одоо хүчил дэвшил хувьд яг бид нар даатгалаа. Ирж буй энэ сайхан Сони сайхан дэлгэр цагтаа айл хотлороо сайхан одоо наадаж сайхан баярлаарай. Ирүүлэг өсөө ирээё. За ингээд Баян уулын тахлаг ихвэр цэнгэл наадмыг дараа жил одоо зохион байгуулах улсуудад шилжин явах энэ Баян уулынхаа хүндэтгэлийн одоо сайхан тугийг гардуулан өгж байгааг үзэгчтэй охин харж байна. За өнөө жил одоо зохион байгуулсан үржиг цус компани зэрэг Цэнцэрэнгийн ганц зүг болон мөн өдрийн мөнгөн уяг намбарын ганц зүрэг нарын улсууд одоо энэхүү тугийг одоо санаачлан бүтээсэн. За ингээд анхныхаа одоо тугийг одоо гардуулан өгж байгааг үзэгчтэй охин харж байна. Дараа жилийн зохион байгуулагчтай энэхүү одоо гардуулан өглөө. За мөн одоо өнөөдрийн хоёр цэнгэл наадмын үеэр сурын ярава одоо зохион байгуулагдсан 93 наадмын одоо 3 дахь төрөл болсон сурын яравааны тэмцээнд одоо амжилттай сайхан оролцож тэргүүн байр болон дэд байр гутгаар байранд одоо шалгарсан эрхийн мэрэгэн харваачтад бас одоо шагналыг гардуулан өгж баяр хүргэлээ. Авааны наадам сайхан болж өнгөрлөө. Энэ жил одоо сайхан манай хөргөн өнтер хэлээ. Энэ жил сайхан болж өнгөрлөө. Ер нь Баян уулаа манайхан 90 оноос хойш тууж одоо дахиж олон нийтээр дахиж байгаа. Тэгээд одоо манай сумд бас өдрийг сайхан үйл явдлууд болж байгаа. Тамаар маш хурцлцгааж байна. Бороо цуцлахынч болохгүй байна. Яг дон холноороо амгалан сайхан байгаа гэж би боддог юм аа. Та би 80 гарсан насалсан хүн 80 гарсантай очиод байгаа хүн. За тэгээд энэ уулаа ер нь Монголын ард түмэн сайхан дахиж явах нь зүйтэй юм аа. Байгальтайгаа одоо сайхан зөв зүйтэй харьцаж явах нь зөв юм байна гэдгийг одоо би ойлгож мэдж байгаа. Тэгээд одоо өнөөдөр бидэнд их баяртай сайхан байна. Тэгээд одоо хойштоо улам одоо 2-3-аараа нийл дахиж явах нь зүйтэй юм аа гэдгийг одоо ард түмэнд хэлэх байна да. За манай өнөөдрийн сайхан хайган уулын наадамд зохион байгуулалт сайтай ард түмэн маань сайхан оролцож сайхан наадам боллоо. Тэгээд энэ нутгийн газраас ирсэн бүхөө уяачтай бүгдэнд нь морин хордон багасаа гэж ирээ дөө. Доронтой аймгийн Хөлбөмбөр сумын
Хаавал Баян уул хайрхны тахилга сайхан болж явагдаж байна. Үүнд одоо их насны морь оролцож, үүнд 3 аймгийн 3 сумын морьд орлоо. 50 гаруй морь орлоо. За хүүхэд исэн мэнд морьд нь урдан байлаа. За тэгээд бөхөөс одоо Дорнот аймгийн Баян уул сум, Цагаан сум, Хөлбөмбөр сумын бөхчүүд бариллаа. Сурын харваа явагдана. Ард иргэд их сайхан өргөн дэлгэр оролцож байна. Тэгээд уул овоогоо сайхан дахиж байна. Уламжлалт ирсэн уул овоогоо их сайхан дахиж байна. Үүнд одоо зохион байгуулж байгаа маш их сэтгэл хангалуун байна. За энэхүү эрхэм үзэгчтэй авгандаа Дүмний студийн уран бүтээлч авт олон Дорн аймгийн Хөлбөмбөр сумын нутаг Баян уул хайрхны тахилгыг барьсан гал наадмыг бүрэн ихээр нь бэлтгэн үзүүллээ. Бидний нэвтрүүлгийг анхааран үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Баян уулаан дээдлэн шүтсэн Хөлбөмбөрийн хэмэрдэг ард түмнийг хурдан мөрний усооцоо хэмэр өнөд ивэх болтугай.